Олзод хайрхны гүйтгэлийн учир тайлагдсан нь. Хэнти аймгийн Баян мөнх суманд гард хэмээх шашин төр гэж мэдэхгүй гүжир хар хүн байсан юм. Хөдөөгийн айлуудын нүүдэл суудал, аян жин тех зэрэг харбор ажлыг голлоод дугалдаг түүнийг сумын дарга нэг өдөр дуудаж Дорнод аймгийн Ирээн цав руу тэмээн хөсөгтөө явж бараа тайжир гэсэн даалгавар өгч цөөн тооны бог мал туулгаж явуулжээ. Түүнтэй хамт эргүүл хам гихч 20 гаруй насны тэнэгдүү залуу цуг явахаар болсон байна. Гэтэл хам аяны замд гараад 2 хоног үгүй юу гэц дотор нь өвдөж халууран цааш явж чадхаа болсон тул гард түүнийг айлд үлдээгээд ганцаараа хөдөлжээ. Ингээд ганцаараа сар шахам явсны эцэст нэгэн хөх уулын билийг тойрон явж байгаад тус нутгийн хүмүүстэй тааралдаад Ирээн цавд яаж очих зам асуувал энэ хөх уулыг олзод хайрхан гэдэг юм. Энэ уулыг давж чадвал 2 хоногийн газар товчлоо. Хэрвээ энэ билээрээ яваад байвал 7 хоногийн газар бий гэж хэлж өгчээ. Гард тэднээс энэ газар чон нохоо бий юу гэж асуухад чон нохоо гэхээр байхгүй. Харин гүйдэлтэй л гэдэг юм да. Ойр хавьд айл байхгүй. Тойроод явсан дээр үз гэж зөвлөжээ. Энэ үед гард тойрч 7 хонсноос энэ уулыг 2 хоногийн дотор авчихдаг хэрэгэ гэж дотроо бодоод цааш хөдөлжээ. Жалганы эрмэг дагсан замаар өгсөж эхний 3 даван дээр гартал нар шингэсэн ч тэр байр унтаж амархыг бодлогүй газар хороохыг хүртэл болгожээ. Тэгтэл гэнт замын хажууд ганц цагаан гэр тороогоод ирж гардч төрөүний хүмүүс энэ хавьд айл байхгүй гэж худлаа хэлжээ. Эсвэл саяхан буусан юм болов гэж бодоод тэр айлд хоноод үүрээр хөдлөхөөр шийдсэн байна. Тэгээд тэр айлын гадаа очоод тэмээнийхээ ачааг буулгаж ачааныхаа нүмерт хонио хурааж манууха босгоод гэрлүү яваад орж. Тэр гэрт үү таалга гэхээрэн байхгүй. Зүгээр л онгорхой байсан тул гард нилээд гайхаж. Гэрт хав харанхуй ямар ч чимээ аниргүй байлаа. Шүдэнд зураад харвал өрөөсөн хөлгүй яажгийг тулга хуухай банзан ор тоосонд дарагдсан жижиг ширээ нүдэнд тусч гин. Энэ гэрт ойрт хүн ирээгүй нь илт байлаа. Гард төдөлгүй гадагш гарч мод харган түүж ирээд галт үлэн цайх олоо хийж идээд юмыг яаж мэдхүү гэж жадан хутгаа бүсэндээ хавчуулаад огтор шар бууныхаа хүүхэнд дүүрэн сум цэнэглээд дэрэгдээ тавин дуг хийжээ. Тэгтэл шөн дундын үед морин төвөргөн сонсогдож нэг хүн гэрийн гадаа дөрөө харшуулан буух нь тод сонсогджээ. Энэ үед гард за ашгүй гэрийн эзэн ирж байх шүү байна. Хантай хонох нь гэж бодоод хэвтэж байтал хэн ч орж ирсэнгүй. Гадаа гараад хартал ямар ч мормол байсангүй. Тэрвэр хачин юм да. Яалтчгүй хүн ирсэн юм да гэж бодоод зогсож байтал мудрагны дайтай хөх гал гэр тойрон үнэн шогшооны хурдаар явах нь харагджээ. Гардын үстэй толгой ардс хийж зочихдоо тэрхүү гал руу буугаа чиглүүлж байгаад гохыг нь дарж орхисон байна. Буун дуу нэр хийж уул хад цуурайтан эмэгтэй хүний чарлах дуу гарснаа нөгөө гал гарсан газраас тохоо хэртэ ойгоод цааш алга болжээ. Төдөлгүй мөнөөх гал харагдхаа болсонд гард мэддэг майн мэгзмээ уншиж тэмээ малаа тойрсоор үүр цайлгаад тэр газраас бушуухан хөдөлжээ. Нар гарсан хойно гард мөнөөх газрыг үзмээр санагдаад байхаар нь тийш очиж үзсэн байна. Хар овоохой, ор, тулга, ширээ бүгд л хэвэндээ байх бөгөөд харин гэрийн үүдэнд хоргоо имжээртэй ногоон торгон дээл 4 сумны нүхтэй хамт хэвтэж байсан байна. Гард яалтчгүй л 2 буудсан да. Яахаараа 4 сумны нүх гардаг үлээ гэж бодсоор
цааш хөдлөн ирээн цав орж ажиллаа бүтээгээд нутгийн зүг эргэжээ. Тэгээд буцах замдаа нутгийн нэг айлд хонох зуур өөр тохиолдсон явдлаа ярихад гэрийн эзэн тэр гүйтэлтэй гэсэн газар чинь залуухан хархуу хүүхэн хоёр айлд гэр болоод баларсан юм гэлээ. Залуу нь хулгай хийдэг шилийн сайр байсан юм уу да. Тэгээд 15-ны цагдаа нар түүнийг барьж аваад авч явах гэж байтал эхнэр нь модон дотроос гарч ирээд тэдний өдөөс буудсан юм гэлээ. Гэтэл тэр хүүхэн цагдаа морийг буудах гэж байгаад нөхрийнхөө амийг өнөөчихж л дээ. Үүндээ харамсаад өөрийгөө хоёр буудаад амиа хорлцсон юм гэдэг. Энэ явдлыг нутгийн хөгшчүүлэл сайн мэдэн дээ гэсэн байна. Ногоон торгон дээлэнд гарсан 4 сумны нүхний учир ийхүү тайлагдаж гард цааш нутгийн зүг хөдөлжээ.